Сайн байцгаана уу? Та бүхэндээ хаврын цэцгээр эмчилгээ төвшүүлээ. Алтан зул цэцэг, энэ болцоо цэцэг байгаа хөрхөн. За энэ удвал цэцэг байна. Удвал цэцэг ингээд хавар аягүй эрт гараад ирдэг хөрхөн. Удвал цэцэг. Хөрхөн удвал цэцгийг хараарай. Олон нас цэцэг тэгэд энэ бүр хаа зайг ургано. Удвал цэцэг энэ цэцэг байна хөө. За энэ дөнгөж цэцгэлэх гэж байна. Алтан зул цэцэг. Удвал цэцэг. Удвал цэцэг. Хаа зайгуу гарч ирнэ энэ удвал цэцэг, олон нас цэцэг. Тэгэл үр нь хаана унноо. Чулуун дээр унсан байсан ч чулуун дээр гараад ирнэ. Тэгэл шавар дээр унсан байсан ч гараад ирдэг. За энэ цээн цэцэг байна. Энд ороо болцоотой цэцэг байгаа. Цээнэ. Цээн цэцэг одоо цэцгэлсэн байна. Том юм гоё цэцэг байна. Энэ цээн цэцэг. Цээн цэцгийн үрийг аваад тэгэд үрээр нь тарих юм бол бас цээн цэцэг үндэс гараад дороо тэгээ болцоо гарна хөрхөн. За удвал цэцэг. Удвал цэцэг. Удвал цэцэг юм. Энэ ингээд ийм церамутай юм шиг мөртлөө их гоё ийм гоё ягаан болж ирнэ сүултээ. Хөрхөн. Удвал цэцэгнүүд байна. За ингээд удвал цэцэг юу вэ нэ удвал цэцгэл байна даа. Алтан зул цэцэг. Алтан зул цэцэг одоо цэцгэлээ дуусч байна. Би удвал цэцэгт халаагаа өгч байна. Удвал цэцэг. Ингээд битүү удвал цэцэг байна. Удвал цэцэг. Энэ болохоор хонгор цэцэг. Их хөөрхөн цэцэг гарна энэ. Энэ болохоор энэ их өндөр ургахгүй. Тэгээд энэ чулуун хашлаганд хийчихвэл их сайхан ургадаг. Хавар бас их цэцгэлдэг энэ цэцэг байна. Удвал цэцэг. Удвал цэцэг. Энэ дээдлийнх нь болохоор лилийн такс лилийн хэлэлийн олон наст болцсон гэхдээ цэцгэлэг байна. Энэ сар цэцгэлдэг энэ тэгээ чулуун дунд л их гоё ургадаг цэцэг байна да. За ингээд шар цэцэг маань ингээд астра гарч ирнэ. За ингээд битүү удвал цэцэгнүүд байна. За энэ рүү ингээд зүрхэн цэцэг энэ бас доороо болцоотой үндэстэй хүчрхэг үндэстэй олон нас цэцэг. Жил алгаа өөрөө гарч ирнэ бас л адилхан. За энэ бас адилхан хайлаар шиг нэг юм жижигхэн цэцэг байгаа. Тэгсэн мөстэй хөөрхөн хараа юм шар цэцэг гарна. Өндөр намаараа яг хайлаар шиг ургана. Навчин бас яг л хайлаар. Тэгтээ хайлаартай андуурчлахгүй хайлаарны цэцгэлэлтэнд бөөрөнхий сонгон шиг дугуй байгаа. Энэ болохоор ийм олон тохиуртай жижигхэн цэцэг байгаа. За энэ хойтолд энэ шар болохоор ирис бас юм болцоо цэцэг байгаа. Цэцэг. За ингээд удвал цэцэгнүүд юу л байна уу? Удвал цэцэгнүүд л байна дөө манайхаар. Хазаагүй.
Даваад бол цэцэг. Алтан зул цэцэг, алтан цэцэг, зул цэцэг одоо цэцэглээд босч байна. За энэ бас нэг яг энэ минийх өндөр урахгүй нэг 20-30 см 20 см л ургадаг булцат цэцэг байна бас. Хөрхөн булцатай. Энэ их гоё цэнхэр цэцэг гарна. Бас олон наст болцоогөө. Гэхдээ үнц нь аюу хүчрэхэг бүр мод шиг гоё ургана. За энэ алтан зул цэцэг байна. Ингээд бодол цэцэг. За энэ гоё цэцгэлээд дуусч байна. Бодол цэцэгнүүд. Дурсан цэцэг байна. Энэ бас ерөөсөө өрн унаал өөрөө ургаад байдаг гоё. Дурсан цэцэг байгаа. Энэ болохоор салаад навчин. Цэцгэлээд ингээд. Цэцэг нь унчна. За энэ олон нас сэний цэцэг байна. Түрүүний тэр улаан шиг. Энэ тэгээд хавар гарч ирнэ. Одоо ингээд зам болохоор навч мавчтайгаа хатаад байхгүй болчихвол тэгэл дараа нь хавар гарч ирнэ бас. Энэ бас адилхан энэ сарана гэж цэцэг байгаа. Айгуу гоё болцоо цэцэг. Энд чи одоо болцоо нь гарч ирэх гэдэг чинь. За энэ сарана болохоор бас дараа юм сонгон шиг юм болцоотой. Саримс шиг ч юм уу. Тэгтээ юм олон давхарга юм үйтэй юм болцоо байгаа. За тэгээ та бүхэн энийг бол их том ургах юм бол тэр доотлын болцоонуудынх нь дэлбэнүүдийг аваад тус тусад нь хийх юм бол нэгээс нь бараг 20-од ширхэг сарана гарна гэсэн үг. За энэ цэцэг болохоор саримсан цэцэг. Навчин ингээд идэхээр яг саримс. Эднийхэн болохоор энийг Knoblauch Kraft гэлдэх юм бэлээ. Яг саримс шиг ингээ хоолнд хийгээд идэнэ. Тэгээ гэрчээ салаад малааданд хийгээд идэхэд яг саримс шиг тийм гоё цэцэг байгаа. За. Голд бормайн цэцгэлцэн үнэр нь гоё гэж өстой янзын гоё үнэртэй. Маш гоё үнэртэй гоё байна. Голд бор цэцгэлцэн. За энэ яшуу байна. Манжин байна, луун байна. Өрийг авах гээд ингээд тайраа шивтгэчихсэн. Салаад байна. Салаатаа би ингээд усны савнд суулгацсан доош нь ингээд утас хийж өгөөд гол тэгээд нэг дороосоо усаа аваад салаад их усархаг тэгээ ус их сайн авч явах юм бол айгуу сайхан ургадаг тийм байгаа. Энэ болохоор вандо байна. Энэ болохоор бас шаш байна. За энэ болохоор ингээд луун байна. Луун гэрийн авах гээд хийсэн байгаа байдлаа. За энэ рүү ингээд зэрлэг ахвана. Зэрлэг ахвана хөөрхөн гараад ирсэн байна. Одоо сайхан зэрлэг ахванагаа аваад хатаач болно. За энэ цитрон мэлэзэ энэ гааны навч байна. Их гоё цитрон шиг тийм гааны навч байгаа. За энэ ингээд мөгөө уу шар дээр энэ замбрааг вэ манай энэ мөгөө уу шар дээр замбрааг ургасан ингээд битүү би нэг тайран